Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Ямар Тимэ. Yeah. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Эрка, хөтлөгч Заяа, хөтлөгч Очроо, найруулагч Очроогийн хамтаар та бүхэндээ том өрөөний өдрийн хамгийн сүүлийн дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Наадмын өдрүүд айсгүй. Наадмын өдрүүд ирсэн байгаа учраас ер нь зарим орон нутагт маа наадам бол аль хэдийн болцсон байгаа. За наадамтай холбоотойгоор монголчуудын нийтлэг, Улаанбаатарчуудын нийтлэг хийдэг нэг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэвэл хөдөө орон руугаа явах, аялах одоо тий газар үзэх одоо байгаль цагаагаараа мэдрэх одоо ийм сайхан цаг бол байдаг аа. За тэрнтэй холбоотойгоор өнөөдөр том өрөөний 3 нь ер нь аялалд гарахдаа, аян замд явахдаа бид нар анхаарах зүйлсүүдийн тухай за тэгээ тиймэрхүү ер нь өөрсдийнхөө туршлагаас сайхан ярилцъя. Тэгээ мөн сонсогч та 99 86 1045 гэсэн дугаар руу залгаж орж ирээд бас нэр энийг бас анхаарчвал зүгээр юм байлээ шүү гэдэг нэг юм туршлагуудаасаа сайхан хуваалцаарай гэж таныг урьж байна. Тэгэхээр өнөөдрийн сэдв чинь хөдөө замд гэдэг сэдв болчихлоо. Хөдөө замд тий. 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ та сонсох боломжтой. За харин үзхийг хүсвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5-ыг кириллээр бичиж тайгаарай. Тэгвэл яг одоо дүрстэйгээр танд том өрөө цэнгийн нэвтрүүлэг маань хүрч байгаа шүү. Бас 104.5 84.5 долгион дээр радио маань яг одоо цэцэгдэж байна. За тэгээд нөө хөдөө замд гэдэг сэдвээр ярилцах байгаа. Тэгээд энэ сэдв дээр ер нь ингэх хэрэгтэй шүү, тэгэх хэрэгтэй шүү. Бас бусдад болгоомжлуулах, уриалах зүйлүүд байх юм бол манайха шууд 9986 1045 дугаар руу холбогдоод санал бодлоо бас хэлээсэй гэж хүсэж байна. Бид гурав ер нь зарим нэг юм бол орхитуулж магадгүй тий. Яг одоо ингээд хөдөө замд гэдэг сэдв дээр хамгийн төрүүлж одоо миний хэлэх зүйл бол одоо нөө Японоос бид нар шууд машин авцсан байгаа тий. За тэгэхээр нөө тэр нь яг Япон замын дүрмийн дагуу одоо гэрлэнэг тохирцсон байдаг аахгүй. Тэгэхээр буруу талтай одоо баруун талтай жолооны хүрттэй машин авдаг штэ тий. Тэгээ тэгэнгүүт тэр нь яг ингээд яг шөнө явж хахад жоохон шөнө явахгүй гэж бодсон ч гэсэн ер нь бол хөдөө явж хахад шөнө явах нөгөө ороо харуу бүрөөгөр явах юм нөхцөл байдал заавал үүсдэг байхгүй. Тэгэхээр нөө гэрлээ заавал яг тэр зүүн гартлаа тий доош нь болгуулах одоо мэрэгжлийн нөгөө юм засрууд дээр очиж тохируулаарай гэж хүсэж байгаа. За би бол одоо тохируулуулсан. Сайн нэг шинэ машин аваад тэрнгөөр ингээд яг сайн нэг тэрэлж рүү ганц нэг одоо ингээд ороо явах юм ажил гарсан. Тэгсэн чинь нөгөө өөдөөс машинууд ингээд гялбуулаад байн гэж анивчуулаад би уг нь ойр дээрээ тавьчих яваад байгаа. Тэнгүүд ойр дээрээ тавьсан ч гэсэн яг хүний нүд рүү тусаад байгаа байхгүй. Тэгээ тэрийг ямар ч хэсэг янзлуулахгүй бол өөдөөс машинууд дохиод идэг юм билэ. Тэгээд дохингууд бас уур амар хөдлөн. Тэгээ ер нь л тэгээ тэрнээс болж ер нь осол мосл ер нь их гардаг юм билээ л. Тэгээ гэрлийнхаа асуудлыг ер нь сайн шийдэх хэрэгтэй л гэж эхний нэгдүгээр төлөв хэлмээр байгаа. Тэр гэрлийн дээшээ доошо тохируулгуудыг тохируулах хэрэгтэй тий. Тэр чинь яг мэрэгжлийн нэг юм юу дурангаар үзээд тэгээ бүр яг бүр стандарт болгодог юм бэл. Өндөр нам. Тэр чинь одоо нөгөө нэг үзлэгт ороход бас үзчихэд идэг үстэй тий. Үзлэгт ороход үзлэгт болохоор нэг ерөнхий төвшингэл хардаг баг. Тийм үү. Тэрнээс нарийн ширийн бол хардаггүй гэсэн. Тий, нарийн бол яахгүй. Тэр одоо энэ гэрэл мэрэл янзалдаг одоо гэрэл тохируулдаг яг тийм юу засварууд байгаа. Тэд нар болохоор зүүн талыг нь жоохон доошлуулад баруун талыг нь жоохон дээшлүүлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүний зөрж байгаа машины нүд рүү тусахгүй. Харин тийм. Маргааш өглөө бол одоо 10-ны өглөө энэчээс одоо баруун тишээ, зүүн тишээ, зүүн тишээ гайгүй бах. Баруун тишээ бол битүү машин гарах бах. Би бол тийм учраас нөгөө машин төгжрөхөөс өмнө төгжрөхөөс өмнө 5 мав гэдэг ер нь бол хөдөлчих гэж бодоод байгаа. Тэгээд замд ингээ олон машин явна. Тэгээ ард ингээ тулаа явцгаад байгаа байхгүй. Тэгээ бас ард явж байхдаа манайхан бас жолооч нарт анхааруулхад гэрлээ ойр дээр нь тавиад яваасаа гэж хүсэж байгаа. Тэгвэл яг араас ингээд хол дээр тавьчихлаар ойрхон ирчээд штэ. Тийм. Хол дээр тавьчихлаар ингээд бас толинд нүд гэлбаад идэг байхгүй. Тийм. Тэгээ би бүр аргаа ядаад ингээд аваараа асааж үзлээ. Уг нь хилээд байгаа байхгүй наад болооч гэд. Тэгээ болохгүй болгонгууд нь би бүр толио хаасан штэ. Толинд нүд гэлбаад тахлаар нөгөө нэг толио хаагаад урагшаана явж байгаа байхгүй.
Тэгээ ер нь холын гэрлэгчин үзэгдэх орчиг хязгаарлагдмал үзтий үед тэгээ дээрэс нь автомашины одоо нөгөө юу н сэрэг жилтэнд баг байгаа үед сэрэг жилттэй байгаа үед автомашин баг байгаа үед асах ёстой үстэй. Тэрнээс яг ингээд төгжирч явж байхад бол асах ёстой. Гэхдээ харин бүр шаардлагагүй шүү дээ. Хол дээр нь тавьчаад араас тусаа гэлбэл яваад. Тэр бол Тэгээ би бүр уур хөдлөөд хажуу тийшээ тохиогоо зориуд зогсож байгаа байхгүй. Өнгөрөөгөөд. Өнгөрөнгөдөө би муугаа шаарттай бай. Араас нь зориуд ингээд тусгаж явж байгаад яг тийм маргаанууд амар гардаг юм бэл өгшөөгөө авч ш тэр чинь одоо. Араас нь тусгаад ингээ те. Тэгээ нөгөөд чинь надаас цутаага цаашаа явж явах түнд араас нь хөөж ингэж тусгаж явж байгаа те. Яг тийм хор шар ийм уур хөдлөх нөхцөлчөө өөрөө нөгөө нэг юм юунаас үүсэж байгаа гэхээр араас ингээд хитрхий тулгаж явж юм оргцсан гарахаас ер нь хэлтэй юм билээ. Тэгээ дээрэс нь манайхан чинь нэг нэмэлт гэрэл. Нэг юм асуугаад хай. Баруун тишгээ гарахад хүү их вэ? Зүүн тишгээ гарсангуу гайгүй гэж сая очроо ярьлаа л да. Ер нь яагаад баруун тишгээ хүн их байгаа зүүн тишгээ бага хагаад идэв? Ер нь яг юм байхгүй. Зүүн тишээ чинь Доронт байна, Хинти байна, те Сүхбаатар байна. За 3 аймаг л шүү дээ. Цөөхөн баг гэсэн үг үү? Нэгдүгээр Цөөхөн аймаг, хоёрдугаар толонгод тэдний наадмууд нь олонгод юу болчих 8 9 гэ баг дуусчих жоохгүй. Харин буцаж наашаа ирж явах хүмүүсний олон байна гэсэн. Тэнгүүд баруун тишээ олонгод мэдээж нөө аймагуд олон. Тэгээ дээрэс нь одоо тэн чи Ара фестивал, тайг майг гэл одоо яг 14 гэл битүү юмнууд болж байгаа учраас ер нь 10-ны өглөө энд хотод наадмалдгүй хүмүүс шууд бүгд тэрчээрэл гар. Дүн үрдэл төгжирдэг шүү дээ. Мэдгүй 100 гаруй км. Тийм шүү дээ. 100 гаруй км ингээ явна гэ бодлоо тий. Тэгээ тэр үлстэй гэцүү. Бараг замдаа ингээ бууга шээчээд гүүж орж иж мөрөө тий. Тэр тиймэрхүү асуудал зөндөө гарна л та тий. Тэгэхээр ер нь энгийн үед ч гэсэндээ миний яг анзаарч байгаа зүм тэр яагаад гэдэг байхгүй. Яг наадмаарч биш. Гэтэ нэг хөдөө явъя гингүү дандаа баруун тишээ л явдаг. Зүүн тишээ бага байгаад идэг. Зүүн тишээгээ үзэж харах юмнууд юу юу вэ? За зүүн тишээ бол үзэж харах юмнууд юу байгаа? За зүүн тишээ яваад нэг юм яхаа өөрийнхөө нутгийг мэлхээ бөөр нөр үзэж болно. Халах гол үзэж болно. Тэндээсээ юу аймагаас төвөөсөө хойшоо онон үзэж болно. Ер нь бол халах гол онон гэдэг хоёр гол чинь нэлийн том гол штэ. Томдоо орно тэнцээ загасч барьж болно. Тул мулч өрн байдаг. Тэгээ яг бөөр нөр дээр хэрэг очиж үзээгэл бөөр нөр чинь одоо энэ бусад энэ хөмсгөл баруун юунуудад ингээ усанд орохож байгаа хүүтэн байгаа даа шүү дээ. Тэгдэг. Бөөр нөр чинь бүлээхэн байдаг байхгүй яг бүр яг далайн эрг шиг. Далайн эрг шиг. Тэгээ бас ингээ тэр чинь давсгүй ууж болдог. Дөр энэ яг хүүхдүүдээ усанд оруулъя яг нэг юм далай гадаадын далайн эрг дээр илсэн дээр хөвтүүлж те усанд ороод ингээл өдөржингөө гоё тоглоё. Тэг зугаацъя гэж бодох юм бол ер нь бөөр нөр хамгийн зөөлхөн устай. Ер нь тийм байгаа байхгүй. Газар нь ч гэсэн ер нь тийм дулаах. Тийш ер нь кемпүүд бол байгаа те. Километр Кемпүүд зөндөө байгаа. хэдэн километр? Километр болохоор энэ одоо энэчнээс хотоос Доронт хүртэл 650 штэ. За тэгээд Доронтоос цаашаа нэг 21-р талбай хүртэл нэг 100 гаруй километр шороогоор явдаг юм аа. Тэгээд талбай нэг газрын тосны тэр талбай засмал замаар цаашаа чигээрээ явсаар хагаад дахиад нэг 100 гаруй километр 200 километр яваад 100 гаруй километр явна. Нэлийн хоол явах. Тэгээд засмалаар яваад бараг бөөр 900. Тийм бэ. 800 гаруй юм бэ. Нэлийн авах юм бэ. Гэтэ яг гайгүй л дээ бас тий. Засмал те. Ихэнх нь засмал. Гэтэ яг тэр засмалаар явж байхдаа нөө Доронт яг 20 газрын төсний 21-р талбайгийн тэр засмалаар явж байгаа хоёр талаараа их өвстэй тал нутаг байхгүй. Тий. Яг ингээд талхын голын яг тэр нэг минингийн тал гэдэг юмэр чинь засмалаар ингээд явна. Тэгээ тэрэнд их боломжтой явахгүй болохгүй. Өөдөртэй. Хурдтай ингээд явхаар нөө зээр их байхгүй. Зээр өссөн дундаас. Зээр өсөрч гарч ирдэг. Тэгэхээр нөө мал урдуур ордог шиг нөө зээр малаас илүү мал бол алхаад орно штэ. Зээр үл хийж алхаж орохгүй өсөрч гарч ирдэг те. Тэгэхээр яг зүүн тишээ үл тийм байгаамаа гэж. Тэгээд тийшээ чинь ийм байлээ. Тэр халах гол гэд та нар одоо сонссон байгаад байгаа штэ. Халах голын дайн гэд. Тэгэхээр тийш үзэх бас нэг ийм түүхэн юмнууд их байд юм байгаа тий. Яг одоо халах гол сумруугаа орно, сумдаа очиод музей үзэж болно. Тэжээ хөшөөнүүд байж болно. Тийм байлээ. Тэнд маш олон тийм түүхэн юмнууд бол байгаа. Тий. Загас магсанд хорхоотой бол тийш явбал их гоё юм байлээ. Тий. Гол усан сайхан. Тий. Тэгээ гол нэг авил нэг шумуул гэдэг байгаа ш тийм ээ. Шумуулнаас ер нь сэргийлэх юм юу вэ? За яг шумуулнаас сэргийлж гэтээ яг цацлах тосмос хэлсэн ч тэрэнд ер нь одоо тасцсан юм шиг гарахаач юм. Мутац дарцсан. Гэтээ гайгүй баха ойр ойрхон дүрхэл ер нь бол тэгэл яваад байгаа хгүй бол тий. Би буцаад одоо нэг зүүн баруунаа ярьсан юм чи буцаад нөгөө нэг гэрэл рүүгээ ярка яг ярих гэсэн шүү дээ. Гол ойр ярьсан. Одоо би ингээд нэг хэлчихэ. Манай сонсогчид нөгөө одоо нөгөө өнөөдрөөс эхлээ маргаашнаас эхлээ хүмүүс ингээд аялгаж байгаа учраас өөр өөрсдийн мэдж байгаа хүн болгонд ийм одоо практик дуршлагууд гэж байгаа шүү дээ. Тэрнээс анхааруулах болгоомжлуулах үүднээс 9986 1045 дугаар руу холбогдоод
шууд ингээд бид нарт бас зөвлөөрэй те. Сонсогчдоос зөвлөөсэй гэж хүсэж байна. За би болохоор нэг гэрлэн дээр нэг ингэж бодоод байдаг байхгүй. Манайхан ч нэг гэрлнүүдээ аваад аваачаад лед гэрлэлээр солиод хийчдэг. Тэгэхээр эн чинь хараа ойр дээр тавьсан ч хүний нүд рүү яг аваад идэх байхгүй. Зориултын гэрэл биш гэсэн. Зориултын бус гэрэл учраас. За яг ингээ хөдөө бүр яг хээр те. Ингээд өөрт нь бол айгүй сайхан л да. Одоо тэр гэрлүүд нэг тод учраас. А яг нөгөө нэг хөлийн хөдөлгөөний газар ер нь бол одоо би зүгээр нэг л зүйлийг бараг мэдэж байна. Бидний нийт аялагчдын 80-аас 90% нь хөлийн газар л явна. Бид нар нэг тийм одоо эзгүй хээр явдаг одоо аялагчд их цөөхөн л баг. Тийм учраас хараа та нар нэг тийм гэрэл мэрлээ те бүр нэг юм эзгүй хээр очих гэж байгаа юм шиг сүртэй гэрэл одоо хийгээд яах вэ те. Улаанбаатар хотод ашигладаг гэрэл чинь хангалттай тэнд. Тийм учраас ерөөсөө одоо ийшээ чинь баруун тишээ бол хөвсгөл би сая орчоод ирсэн. Хөвсгөл орчоод ирэхэд бол Улаанбаатарт байгаа хэрэглэгдэх хүн бүх юм яг зүгээр л авч болж байна. Тинчээ ингээд бүр одоо те номингийн одоо тэр бонус картаач хэрэгжилж болж штэ. Тийм хэмжээний байгаа цагт бол та бид нар бол одоо тийм нэг яг нэг тийм бүр яг цэвэр хөдөө явах гэж байгаа юм шиг машинаа сүртэй тоноглох бол хэрэггүй. Жишээлбэл одоо нэгдүгээр самдаараа явчих шүү дээ. Нэгдүгээр гэрлэн дээр хэлж байгаа. Хоёрдугаарт бол дугуй. За манайхан ч дугуйгаа ингээд авч шаврын дугуй хийждэг. Шаврын дугуй чи MT дугуй гэдэг нэг юм жоохон юм арзгар дугуй байдаг байхгүй. За дугуйнаас өмнө юу ачиж засмал зам дээр бол одоо эн чинь дугуй чинь бүр ингээд дуграа таныг зовооноо. Сонсогч хөлөгээд авчи. Байна уу? Байна. За байна уу. За сайн уу. Хинтэй холбогдсон бэ? Болор. За болроотой холбогдсон байна. За болроо холын замд одоо хөдөө гадаа явахдаа ер нь юун дээр анхаарах вэ? Нэг туршлагаасаа болгоомжлуулах үүднээс те. Гүйцэж байгаа машинууд л энэ жоох хэцүү байдаг да. Хий шахаж орж гарах. Үзэгдэх соёлтой. Аха. Ер нь юун дээр яг тэрх гээд байна? Ер нь юун дээр л ингээл гүйц төрүүлж байгаа машин яг ингэчээд идэм аа гэдэг нэг дахиад нэг жишээ байна уу? За зарим нэг нь бол гүйц төрүүлж машинтайгаа зэрэгцээд явж өгөхгүй байгаад байдаг. Гიშгээд өгөхгүй те? Танилцах гээд аам шүү. Хажуудлаас нь харах гал араас нь харах гал те. Шүн гэрэл тусгаж араас нь харах гал. Тэгтээ бас ингэдэг үү? Бас машин гүйц төрүүлж явах чинь гүйц төрүүлүүлж байгаа машин жоохон гიშгээд идэг үү бас заримдаа. Тий бас зэрэгцээд авах нь тэр их сонь те. Тэр чинь бас танилцах гээд байхгүй юу? Аюултай нөхцөл байдал бий болгож штэ. Тий штэ. Өөр үзэгдэх орчин одоо хязгаарлагдмал үед эргэлт мэргэлтэн дээр гүйц төрүүлэх гэж тэнэгддэг те бас. Тий тэгдэг. За. За баярлаа болроо. Энэ жил хаашаа аялах гэж байна? Дорд хөөрнөр орно. Зүүн тийш явах гэж байна. За. Болор сүхгээр чи миний таньдаг хүн биш үстэй. Мөн штэ. Манай. Тийм бэр болор сүх нөө манай анги жоб биш те. Дорндийнх юм уу? Тий манай. Дөрөөгөө явах гэж. Анги жоб баг ангийн нөгөө нэг найз. Ер нь жил болгон явд юм уу? Дорн дөрөө? Үгүй энэ жил явах гээд. За. Догдолж гин үү? Догдолж байна. Одоо энэ нутг руугаа явах гэж байгаа юм чи. За нутг руугаа хэдэнд явна гинэ? Маргааш. Маргааш шүү те. Би яг баруун тийшээ явах гээд байдаг. Тэгээд 10 хоногийн дараа нутг руугаа явах бах та те. Зөрөхгүй л те. Зөрөлтөө л ахна. Тий. За ойр дуулзаагүй юм байна. Сонь сайхан юу байна нөгөө хүүхдүүд нь сайн уу гэдэг бүр эпемер зүгээр буу халаа авахгүй те. Чиний нөгөө нэг аль дээр хоцсон тэр бом төгрөг яасан бэ те? За энэ бол зүгээр тоглоом шүү. Тэр чимэг Оо гайхаа наачлаа шүү. За баярлалаа. Сайхан надараа. За сайхан надараа. За баярлалаа. Яг нөгөө гүйц төрүүлэх дээр би бас нэг юм хэлмээр санагдчихлаа нэмэлтээр. Би мэдээж нөгөө урд нь явж байгаа. За тэгээд гүйц төрүүлэх боломжгүй байгааг ингээд мэдчихээд байгаа шүү дээ. Ягаад гэвэл урд том машин байна. Хажуучлал болоод харчлаа урталт нь мэдээж нөгөө нэг эсвэл ирж байгаа машин байна. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Эсвэл наашаага машин ирсэн амжихааргүй байна. Гэдгийг нь мэдээд тохио өгөөд ч гэдэм үү гэд байхад ч л ингээл гэрлээ анивчуулаад ингээ хажуугаар чихэж ороод идэг. Хэнгүүд дохио машин байгааг харчингуудаа буцаж урагшаага уртал руу ингээ дарж ороод идэг. Энэ мэдрэмжинд бас их айгуу тэрдэг. Тийм те. Бараг хилээд ахт чинь гэж юм санагдаад. Холын замд нэг юм гоё соёл байлаа. Том машинууд манайхан энэ ихтэй одоо бараг мэддэг болсон баху. Том машинууд ингээд тохио өгдлээ. Хэрвээ урдчин машин байгаа эсвэл одоо эргэлтэн дээр таарсан байвал том машинууд дандаа ингээд зүүн тал руугаа тохио өгдлээ. Тэгжээс нөгөө машин чинь ингээд төрүүлж болохгүй шүү гэдэг байгаа. Тэгээ чөлөөтэй болчингууд шууд баруун тал руугаа тохио өгчлээ. Харин тэгээ наач нэг юм соёл ер нь яг манай
монголчууд ер нь их соёлтой болоод байгаа. Тэгэхээр энийгээ бас энэ баяр наадмаар бас илүү их тий улам илүү их тэлээсэ гэж хүсэж байгаа. Яг л нөгөө нэг юм хоёр тийшэнд дохоогоо өгч тэр яг дохоо өгөнгөд сүлдээ ингээд баг нулимс гарах гэж юм шиг болдог. Ань тийчээ би бүр баярлаад байгаа. Би буцаагаад ингээд яг гүйц төрүүлэх гэж ангууд машин нэгэ дохоо өгөн заяа. За одоо төрүүлж болно гэ. Тэгээд төрүүлснийхээ хараа сэтгэл хөдлөөд буцаагаад нөө баярлаагаа дарддаг штэ тий. Би бүр зогсож байгаад баярлаа гэж хэлдэг штэ. Тийм. Бүр зөв зогсоож байгаад тий баярлаа гэж хэлчихэ та нар явж би дахиад нэг гүйц төрүүлээ. Чи үл тэгж магадгүй гарч штэ. Ерөөсөө очих газар очдөг үү? Заримдаа ч бас араас өдр ингээд гэрэл мэрлээ тусгаа явж байгаад нэг ардаа нэг буутаач баймар санагддаг шүү бүр ингээд. Уг яг зөв. Энэгээр гэрэл байвал гэж бодог. Буцааг ялбуулаа тий. Үгүй буцаад гэрэл биш. Одоо жишээлбэл нэг гэрлэн дохой гарангуудаа гэрлэн дохойн дээр зогсож байхад чинь ингээд сигнал даал явуулах гал ингээд дайрдаг иймэрхүү ардаас ер нь ингээд арай хитрхий төл одоо ямар зан гэх юм бэ? Сүржигнээд байвлаа. Сүржигнээд байгаа хүмүүс рүү гадаадын нэг юм гэрэл агаадсан байхгүй юу? Тийм гэрэлттэй байл шүү дээ. Харин байд юм шилээ. Өөр нь хөрөл дунд хуруугаа гаргацдаг. 3-4 янзаар асдаг. Тэрийг суулгууд бас гаргацдаг яг тэрийг хуулиараа зөвшөөрдөг юм уу бүү мэд те. Тэр чинь янз арийнхын цонхон дээрээ тавьчих юм бол бас байж болох юм биш үү? Тий, ингэж мингдэг те бас. Тий, лайк дардаг, ингэж мингэн, ингэж мингэн те. 5 хуруунд тавуулаа байж их чи. 5 хуруунд Дэмэшүү чамаа гэдэг хуруутай юу. Ер нь яг нөө бууж чадахгүй байгаа учраас чи айгу бүдүүлэг байгаа шүү гэдгийг л үнэхээр мэдрүүлмээр санагдаад байдیں۔ Тэгээ дараагийн нэг ингээд надаас төрүүлээд надаас холоо яваад дахиж таахгүй байсан ч гэсэн өөр хин нэгэн дээр очиод бас гай болж байгаа. Гэтэ ийм юм болдог шүү дээ. Би сонь нэг ингээд өөрөө ингээд нэг машин тэгээ замд явж байгаа уурлна. Марк муу мал зал гээл те одоо ингээд нэг хамгийн хэлэх юм хараалууд нь энэ шүү дээ одоо мал номш гээл те иймэрхүү хараалууд тэгэл ууралцсан явж байгаа бол зэ өөрөө санамсаргүй нэг орк үйлдэл гаргачихсан зэ тэнгүүд өөр машин намайг муу орк тэгвэл тэр айгу сонир мэдрэмж авдаг байхгүй сайхан өөрөө нөгөө хүнийг орк малаар нь дуудчихсан гэтэл өөрийнхөө санамсаргүй үйлдэлээс болоод хүн нөгөө бас өөрөө орк малаараа дуудуулах юм мөчүүд гараад ирдэг байхгүй. Ялангуяа нь хотын зам амд бол их гарна те. Тэгэхээр яг нөгөө нэг шууд эхлээд бохимдож уурлахаас илүүтэйгээр нэг юм жоохон хүлээстэй хандахгүй бол яг би түрүүнээс шилээд байгаа юм нэгээд жоохон хор шар хөдлөөд тэрнээсээ болоод ингээд нэг юм яг би яаж зөв чин үнэнгээ хэлэхэд яг ингээд заримдаа ингээд өөдөөс ингээд гэрлэг ялбуулаад байгаа машинууд те. Үнэхээр уур хөдлөнгүүд баг ингээд өөдөөс нь те ингээд дарчмаар юм мэдрэмж тэр төрдөг байхгүй. Наачстай амир юм байна. Тэгээ ер нь ингээд үгүй яг үнэнгээ хэлий. Яг ингээд нэг дарчмаар мэдрэмж төр хүн төрдөг байхгүй. Тэгэхээр яа би ганцаархнаа тийм байна уу? Үгүй юу? Хүмүүс маш олон хүмүүс байгаа бах те. Хүмүүс ер нь тэгдэж шүү. Өөдөөс явж байгаа хүмүүстэйгээ ер нь ямар ч зан чанартай, ямар ч огцон мууртай хинч явж байгаа. Угаасаа юу ч харагдахгүй болж байгаа. За магадгүй одоо ингэж өстэй түрүүнд заяа одоо ардталтай юм fuck you гаргадаг те. Тим юу хийчихье гэж штэ. Гэтэл ари чи үнэхээр хор шартаа юм байвал яг шууд очиод араас нь өргмөр бас санагддаг ийм үед байгаад байгаа хөөхгүй. Тэгин. Тэгэхээр чи болохгүй шүү. Ер нь яг тийм огцон мууртай мэдээж тэр огцон муу байгаа огцон мууртай хүмүүс хасаагүй байгаа штэ. Тэгээд юу өчигдөрхөн тээврийн цагдаагийн албанаас наадам болох гэж байгаатай холбоотойгоор жолооч нар сэрэмжлүүлэг мэдээллүүдийг өгч ажиллаж байлаа. За юу гэж. За тэрүүн дээр юу гэж гарч байгаа вэ гэхээр мэдээж хөдөө орон нутагт явж байгаа замын хөдөлгөөнтэй болгоомжтой оролцоорой, дүрмээ баримтлаарай, хурдаа тохируулаарай гэж байгаа. Энэ тунд бүр нэг онцлсан зүйл нь юу гэхээр урд сууж байгаа аав ээж нь томчууд ч гэдэг юм уу те өөрсдөө бүсээ зүчдэг юм. Ард сууж байгаа хүүхдүүдтэй бүс зүйлгэх нь битээ хэл бүр орд саад явуулдаг. За яста тэгдэг шүү. Нэрээ тий. Энэ нь нэг усандаа хүүхдүүдийн тав тухыг хангаж байгаа гэж өөрсдөө сэтгэж бодож байгаа боловч хүүхдүүдээ баг үхээ гэж байгаатай агаар мөрдөж байгаа. Харин тий яг үнэ шүү надад. Ямар нэгэн байдлаар бид нар өөрсдөө дүрмээ мөрдөд явж байгаа ч гэсэндээ хаанаас ч хамаагүй тийм гинтийн ааш харан шинтэй янз янзын хүмүүс урдаас хойноос хажуунаас ороод ирэхийг үгүйсэхгүй. Гэтэл бүс зүүгээгүй хүүхэд бол зүгээр урагшаагаас шидэгдэнэ. Уучлаарай бүс зүүсэн аав ээж үлдэн хүүхдүүд нь байхгүй болно. Ийм жишээ бүр өчнөө мянгаараа тоологдож байна гэж аахгүй. Тэр туснаа бүр наадмын эдгээр өдрүүдэд ийм төрлийн осол за тэгээ хүүхдүүд гэмтэж байгаа тохиолдолд тоо маш ихээр өсдөг учраас хүүхдүүдээ бодоод зориултын суудалд нь суулгаач. Аюулгүй бүсийн бүслээч. Эцэг их өөрсдийгөө бүслээд тэгээ хүүхдүүдээ тухтай байлгаж яах гэж байгаа бол тухтайхан шиг л нөгөө зам руу нь явуулж байгаа илрэл шүү. Тэр чинь тухтай зүйл биш шүү гэдэг мессежийг олоод өгч ялээ. Тэр мессежээс гадна бас нөгөө нэг хүүхдийг багаас нь нөгөө нэг тэнцээ чинь дүрмээ сахих махихаа уг нь бол хандлах сургаж байгаа юм шүү дээ.
хийхгүй ингээд болно гэдэг чинь нөгөө талдаа бүр цаанаа ч ирээдүйд айгу буруу хандлага өгж байгаа байхгүй юу? Тэгээ би ч бүр болд юм байна гэдэг тий. Одоо нөө 4 сартай нараа хөвгттэй байгаа шүү дээ. Ямар ч сан замд явна. Тэнгүүд тусдаа юм нөгөө сандал дээр ингээд угсардаг юм сандлаас авсан байхгүй. Тэгээ тэнгүүдээ тэр чинь бас ингэдэг юм байна. Одоо ингээд бид нэр ингээд урагшаа хараад хүүхд болгоо явах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Гэтэл нараа хөвгч ингээд хоошоо харж явдаг юм биш тий. Тэгдэг. Хоромслох болгонд ингээд нуруунд нь юм орохгүй ингэж арагшаана ингэж явж байгаа ч тий. Тэгдэг. Нилээн том хүртлээ бас тэгэж хоошоо харж явж байгаа шүү. Гэх мэтчлээ яг хүүхдийнх нь насанд зориулсан хэрвээ бага насны хүүхд бол кар систем суулгаад за жоохон дээшээгээ 5 6 наснаас дээшээгээ болцсон кар систем дээр суухгүй гэж байгаа бол зориултын юм бүр нэмэлт суудлын өндөрлөгөө гэж гэдэг. Бустер гэдэг шүү. За тэгээд түүний car seat. Тэгээ машины суудал тий. Түүнийгээ суулгаж агаад бүсийн бүсэлдэгч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар аюулгүй байдлыг нь хангаж замын хөдөлгөөнд оролцох нь наадамд замдаа гарч байгаагийн хамгийн ихний мөрдөх бас нэгэн чухал арга болчиход байгаа байхгүй юу. Бас дээрэс нь бас дахиад нэг өөр юм нэмж ер нь хэлэхэд хурд гэдэг зүйл дээр бас ярьж болно тийм ээ. Хурдыг яг нөө тохируулаад ер нь 80-тай явахд л ер нь болно шүү дээ ер нь бол. Тэгээд яг одоо нөө зуны халуунд хүмүүс ч одоо нэг өвлийн дугуй хийгээ явдаг болцсон. Тэгдэг. Өвлийн дугуй яах вэ хүмүүс яагаад хийгээд байна гэхэлэр бас нэг ийм шуум гараад ах шиг байна. Уг нь бол 100-100-аагаал дугуй хийх ёстой л гэж цагдаа нар хэлээл байгаа юм л да. Тэгээ өвлийн дугуй хийгээ яваад байгаа нэг жоохон харцгар бороо шороотой нөгөө нэг альтаргаатай альтрахгүй байна гэсэн нэг ийм шуум бас их яваад байгаа юм шиг байна. Арай зөөлөн л байдаг. Тий бас дээрэс нь зөөлөн гэж яваад байгаа. Тэгэнгүүт хэрвээ тэгж явж байгаа бол одоо нөгөө нэг 4 үлрэл гээ яваад байгаа штэ. Жохон хурдаа багасгаж 80-тайгаа явахгүй бол юун дээр чин дугуй өөрөө бууддаг штэ. Тий, дугуй буудвал ер нь айраагүй штэ. Тий, ер нь яг 100 муутай явж байгаа буудвал ер нь айраагүй байхгүй. Тий. Яг нь 80 гэдэг чинь өөрөө ямар ч одоо эрсдэл гарсан жоохон самбаачлах юм стандарт тогтоочод байгаа байхгүй. Тэгээ санжийн нэг өнгөрсөн жил би урагшаа явчаад нэг буцаж ирж байхдаа замын үдээс нэг альфаард суугаад нааш явчихдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө альфаар чинь 130-40-тэй такгүйчээд юм. Нөгөөхөө юу? Тэгсэн чинь баруун хойдлынхын дуу буудаад. За, зам дээр хөндлөнгөөр ингээд гулсаад. Өнкөргүүлтэй. Дуугаар ингээд гулсаад. Тэр урдлын дуу бууцсан бол дуусаа. Тэр зүгээр л дуусаа. Ардлыг байсан учраас ардлаараа шарвчих. Тэгсэн ч гэсэн ардлыг байсан ч гэсэн аюултай нөхцөл байл үүсдэг байхгүй. Ингээд хажуугаар гулсчихдээ юм байлээ. Тэр тэгээ нэг жоох юм ингээд харах юм бол бөмбөрх юм бэл. Тий. Тэгээ гадаа ч ингэдэг. Гадаа бидний мэддэгдэх нь 30 гэдэг байгаа. Бидний бид мэдрэгдэх. Зам дээр болохоор бүр тэр чинь баг 60-аар хүрдэг гэж штэ. Энэ асфальтын зам чинь тэгж амар халт юм байна. Тий, өөрөө дээшээ. Дугуунуудад өгж байгаа тэр халт нь амар өндөр байдаг учраас дугуунт руугаа хий чин тэлээд одоо дугууны ирзэнийг одоо задал авд юм байна л да. Одоо тэгээд нэг жоохон даралт авахаараа задардаг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ дэр бас жоохон бодмоор л юм байлээ нэрээ. Тий. Өстө үнэн шүү. Тэгээ бас нөгөө ингэж байгаа. Хол яваад нэг халуунд бид нар кондишнер асаадаг штэ. Кондишнерс болж би нэг удаа том хүн штэ. Бүр амар хатгалгаа бараг хөрж исэн баггүй. Тэгэхээр нөө кондишныг бас ингээд ер нь 18 19 20 дээр нь тавьж явах хэрэгтэй юм билээ штэ. Бүр хамгийн хүүтэн дээр нь биш үү? Биш. Ер нь бүр тийм хүүтэн дээр нь биш. Тэгж явах хэрэгтэй юм билээ. Бага насны хүүхэдтэй болвол бүр болохгүй гэдэг юм байлээ л. Бүр асаахгүй явах. Ер нь ороо ингээрээ заяа. За би бол сая аялсан туршлагаасаа хуваалцахад хараа хөдөө явах гэж байгаа бол ерөөсөө за угаасаа л бороо орно гэж бодох юм билээ. Бодох ёстой юм билээ. Тэгээд яг борооны юмнуудаа за найдварт аваарай. Тэгэхгүй бол манай баг авчиад ганц пүүцтэй явцсан. Тэгээд нөгөө цас орсон шүү дээ анхны өдөр. Тэгээд авчиад цасан дээр наад чинь цас арахаараа баярлаад байгаа юм чи манай хөхт. Тэгээд цасан дээр 100 гээд күүгээд байгаа байхгүй. Тэгээд яг өвдөөгүй л дээ. Гэхдээ пүүз нь бол шал ноёт юм байна. Хувцунар дээр анхаарах хэрэгтэй. Хэлсэн боо юм болдог шүү дээ. Яг наад зөвлөж чинь чи зөв цагтаа өглөө. Ягаад гэвэл манай эхнэр энийг сонсож чинь тийм ээ. Хувцунараа одоо өөрөө бэлтгэв юм ба. Одоо би бол өөрийнхөө бэлдээр юм бүгдийг бэлтсэн. Баруун тишээгээ явж байгаа та хэдэд бол бороотой бүр цастай гэдсэн цагаагаар мэдээлэл аваад байгаа шүү дээ. Харин зүүн тишээгээ бол харьцангуй дулаахан юм бэ лээ. Тэгээд тэгэхээр гарах гэж байгаа нутгийнхаа гарах гэж байгаа зүг чигийнхэн замын мэдээлэлээсээ гадна цагаарын мэдээлэлээс харж байгаа бас их зүгээр ах. Одоо чиний хэлснээр өглөө чиний хэлсэн цагаагарыг одоо сонсцсон чинь баг маргааш гармааргүй ч санагдчихна. Гэтэ ялгаа байхгүй дээ. Гарсан ч яах те. Тий, ялгаа угаасаа байхгүй. Үгүй яг хуу байнга бороо орно. Тий. Ер нь бол ийшээ одоо хөвсгөл мөсгөл рүү бороогүй өдөр гэж байхгүй штэ баг. Би харин бас бодоод байна. Эвгүй штэ. Шууд баруун тишээ явах уу? Одоо баруун тишээ чи ингэж дээ штэ. Манайхан бас энэ дэр мэрэгүү ухаан гараад бүгд баруун тишээ яваад. Зөрж явбод их зүгээр штэ. Уг нь бол. Тий.
Тэнгүүд одоо баруун тишээ бүгд гараад байна тий. Тий. Тэнгүүд би Дараа нь зүүн тишээ зүүн тишээ явмаар байгаа явчих болох уу гэж бодоод байна. Зүүн тишээ яваад нутгаараа ороод тэгээ халах гол ороод оном Өөр ороод. Би Тэгж ороод- хичэхгүй байгаа гэж бодоол байна очроо. Уу яг нэгдүгээр тэр нь дээр байгаа. Хоёрдугаар тагаа сте. Нутгаараа очиж яхад бас нэг юм өнгөлөг очиж штэ цагаан тий. Харж марлаагүй тий. Царай аваагүй те. Тэгээ ингээд хөвсгөл өсгөлөөр явж ягаад 10 хоног явж байгаа тий. Гачаа очиод юу вэ энэ очооч бөбөөчин болчихсон гэдэг. Хотод комедиач ингээд бодож чинь бөбөөч болцоо. Тэгээ болор шиг мөхтэй таарах нь шүү дээ. Би яг нерка шиг харагдана гэсэн үг Тийм шүү байхгүй дээ. Тийм шүү дээ чи. За энэ Начиг харатмаар байна уу? Заяа шиг харатмаар байна уу? тэр энэ тал дээр манай ихнэр бодож байгаарэ би бас бодъё. Яг нутг руугаа очиод хаашаага яваад нутгийнхаа тэр загасчлалуудыг хийж агаад тэгээд буцаад наашаа нэр. Гэхдээ нэг ийм байгаа бас очроо. Бас нэг юм байгаа шүү. Энэ нэг олон хөлийн газар гэдэг шүү дээ. Хөвсгөл Тий. одоо энэ цагаан хад, усын цагаан хад мад ч юм бол олон хөлийн газар байхгүй юу? Яг үдийд хүү амт бүгд тийш явдаг. Тэгэхээр ер нь 10 марван гэдэг бол бас нэг тийм оройтойгоо. Яг бас яг жоох эрт талдаа шүү. Тэ өглөө гарчхад Тий. тэгээд Яг хүү амт Бужигнаалаагүй байхад чи оччихно гэдэг чинь зөв шүү. ер нь наадам дуусаа тэнд Тэг болох шүү. Тий. тэгэнгүүт энэчнээс чи баг хүмүүс за энэ тал дээр мэдээлэлтэй юм байвал манайха 9986 1045 дугаар руу залгаарай. Юу асуух гээд байгаа вэ гэхээр энэ нөгөө яг хотоос бүх хүмүүсийг хідэнд гардаг юм бэ? Яг хідэнд. Тий. Тэгэхээр би яг яаж явах 14-нд л гарна да миний бодлоор. харин тий энд Яг наадмаа дуусгачаал гардаг. Тэр үед нь ингээ буцаад зөрөөд наашаа явж бодож байна. Тий. Ааха. Гарууд ийш ингээ бүгд рүү явж явах чи ийш явж. Үдчихэд гараа давхичиж магадгүй. Нэг чин 11-нд тий. 11-ндээ байгаа. Тэгэхээр чи яг зөв бохгүй 10 чин зөв шүү. Тий яах вэ? Нутагтаа хар мараа очих нь ямар хамаа авах те. Чи тэгэл мөнгөтэй л харагдаж шүү. Аа? Наач л Хар харагдаж. өвсч шүү. бүгд Вэ харагдаж 100 бол 100 хар цагааны мөнгө төрөлтэй ерөөсөө ялгаагүй штэ. Өвөл байдаг байхгүй. Өвлийн Наач цаг өөрийгөө тэгж тайвшруулдаг байгаа шүү. Тийм ээ би мөнгөтэй гэж. Мөнгөтэй харагдаж байгаа бах таа гэж бодоо. Зуны Зөөлөх чи харагдаж байна. зуны цагт хар харагдаж байгаа хүн байгаа штэ. Аа. Нарны тасны мөнгөгүй л харагддаг байхгүй. Өвөл бол ингээ харалцсан хүн чинь мөнгөтэй байгаа байхгүй чинь. Үнэ. Халуун орон морноор яваад ирж штэ. Борчоод ирж байна те. Харин тий. За сайн байцгаана уу? Сайхан өглөөний мэндэ гэд хандмаа маань комент бичсэн байж шүү. Оо сайхан амарсан. Сайн байна уу? Сайхан өглөөний минь. Гацаж ээдэрж Тэгээ сайхан амарч гэнэ үг гэж шүү. За өөр юун дээр ер нь анх. Гэтэ бас юм олны хөл байгаа газар явах нь бас зүгээр ч юм шиг санагдсан. Би ч нөө хэлээвстэй нөө нодлон нөө ганцаархнаа ой модонд гэр бүлээр очиж хоноод тэгээ би өөр айдаг юм шиг. нэрээ нөгөө нэг Тэгээ аян гуучхол уу янз янзын нэг уул савдаг нь гараад ирэх болов гэл би ч айгүйх айштай тэ шүн шээж чадахгүй те. аим Тэрээс ч хүүхэд бас босохгүй. Тэгээ би бүр хүүхдтэй ундаа уулгаж зориуд шээсийг нүргэж байгаа тамд гарч мараад. аим хайм бэтэ очроос янз Гүү, аим хайм. би чи сүнслэг юмнаас их айна. Сайн 0 би за тэрж явах уу. Хоёр битий үнийг айлгаад байгаа. Тэр гэдэг ерөөсөө айлгаагүй шүү. Ерөөсөө байдлыг зүгээр боддоор нь л бас ингэ. Манай захирал ууралж байгаа юм байлээ шүү. Би бүр дээшээ гомд мэдүүлсэн. Одоо энэ очгоо захирал хэлсэн. Тэгээ дээшээ очгоо захирал дээшээ хэлээд та хоёрыг өөрсдөө нөгөө нэг эмчид очиж үзүүл гэж хэлээ шүү. Тий. Би бол эцгүй юм руу явчих тийм бол гэсэн бодлоо. Гэхдээ эзэн айгүй гэдэг ба нэг гинт за эрсдэл гарлаа гэж утгад хэн туслах уу яах вэ? Баавга маавга Хүн яг гараад тэр ирлээ. талаас үгүй баагүй маагүй сүнс сүнсээс айхгүй л дээ тэр юм нэг айдаггүй. Тэгэнгүүт гол нь нөгөө нэг тэнд одоо үер болох ч юм уу одоо нэг янз бүрийн нэг дугуй гарах эрсдэл боллоо гэж утгад Хэн туслах вэ? хэн туслах вэ гэдэг ийм хандлага ер нь хүн хайгаа байждаг. Тэгвэл хэн нэгэн тэнд байж ах юм бол нэг нөмөртэй юм шиг санагдаад байдаг юм л. Тэгээ би чи ганцаараа тэнд бүр ингээд айж байгаа тэгээд өгийн нур руу яваад чи өгийн нур чинь зах шиг байгаа юм чи тэ. Тийм шүү дээ. Сайн Яг байцгаана. тэгдэж яг тэгдэж. Тэгээ шөнө унтахад тэрнгээр чи хүмүүс дуулна юм уугаал шүнжингээ дуулна тэр нь хүртэл гой санагдаад ингээд амар тайван санагдаж байгаа байхгүй тэ. Амар тийм хүүхдүүдтэй явж байгаа нөхцөл юу ямар санагдсан. Хинтийн ямар нэгэн байдлыг одоо урьдчилан таамаглахын цаашийн чадахгүйгээс хойш ийм юм болж магадгүй шүү гэж бодсны үндсэн дээр би им авч явах нь зөв юм байна гэж бодлоо. Тий өвчин Ямар намдах юм? юм, халууны юм өвчин намдах гэдэг юм, халууны юм, лаа тэгээ дээрэс нь гидсний юм. За манай ихнэр сонсож байгаа хаа. Гидснийх чухал. Тий. Яг гэвэл нөгөө дотор нь муухаараад Ус солигдохоор сонирн болдог шүү дээ, тий. Өө тий ус солигдно хоолндоо бас ингээд нөгөө хоол нь шингэхгүй янз янзын зүйл болно ч гэдэг юм уу. Ашигтай бактери өстө заавал авч явах ёстой гэх мэтчлэн
эмийн сангаа юу н авч явах хэрэгтэй юм бэ лээ. Эмийн сангаа бэртэж гимтэж бас болно штэ. Тэнгүүт би бас нэг юу хайгаад шатны лент хайгаад бент хайгаад хөдөөнийхэн аптекаар эмийн сан байгаа эмийн сан мангаар нь ороод ирсэн бас олдохгүй нөгөөд нь зарим хаалттай ч гэдэм үү те. Ингээ бас их хэцүү зүйлүүдтэй туулцсан харж исэн. Тэгэнгүүт за ер нь бол өөрийн хувийн аптек бол заавал авах хэрэгтэй юм байна шүү. Жижиг шүү дээ тий. Тийм жижигхэн байхгүй юу те. Тэр дотор яг заавалчгүй хэрэглэх хэрэгтэй юмнуудаа бол хийчих юм байна гэж бодсон. Тэгээд бас нэг аялалд гарч исэн нэг юу өнгөрсөн жил жижигтэйгээ явж байхдаа манай жижиг чинь өнгөрсөн жил чинь болоод бүр жоохон байлаа шүү дээ. Ой гарантал лээсэн шүү дээ. Тэгээд тэгэхэд дөнгөж бор хоол моолнд орж байгаа тэр хүүхэд байгаа шүү. Тэгэнгүүт томчуудын хоолноос хамаагүй идэж чадахгүй хоол нь хуцдах гэдэг учраас зүгээр нөгөө нэг лавшаа гэдэг шүү дээ. Ингээ бэлэн хоол Тий. юуны нөгөө лавшаа Талын Монгол зонгол тий. Шууд ингээл усан тэгэл бацгаал ингээл идчихдэг. Тэр шүлийг авч явсан чинь бүр аминд орсон. Одоо тэрний сонголтууд айгүй гоё болсон Тийм байлээ. зөндөө олон болсон байлээ. Тэгээ мэдээж яг нөгөө хоол хүнстэй ойрхон байгаа газар мазар гэл ингээл ботхол байгаа л та. Тэгээ үнэхээр бас хүүхдэд зориулсан хоол хүнстэй газар байхгүй байгаа нөхцөлд бол газын бэлгээдгээ асаагаад бэлэн яг тэрийгэ буцалгаад өгчгээд их амар хурдан болдог. Тэгээ хүүхд нь хоолоо идчихээр тийм бас санагдсан. Тэгэхээр ер нь эрсдлүүдээ бас бодож нөөцүүдтэй явах хэрэгтэй юм шиг. Ханта чамаг хэлсэн чинь нөгөө би машиндаа нөгөө юу дутуу байгаа юм биш үү? Яг хөө эмийн сан бол одоо ингээд хоёрын эмийн сан авчихад болно тийм ээ. Одоо нөгөө шалгадаг штэ цагдаа нар чинь галын гурвалжин, үгүй юу л галын гурвалжин гэмээр. Галын хор, Галын хор, гурвалжин тэгээд өөр юу гэдэг. эмийн сан гурав. Эмийн сан. Тэгтээ яг нэг юм зарим газар бүр юм сэтлүүр гэж бас төмөр дэгэ шиг нэг төмөр авч явах хэрэгтэй. Тэр манай доронтод бол тэгдэгий. Тэр нь яа тий. Доронтод нөгөө нэг Галын дэгээ хавц галын дэгэ нөгөө нэг төмөр дэгээ төмөр шүү дээ. Тэр яаж байгаа юм тэр чинь нөгөө нэг юм яндан мандан дотор нөгөө хавар тал нутаг манай доронтоор тэнд чинь нөгөө өөс мөс чихэд орчдөг байхгүй. Тэрийг нь сэтэлч ингэж ер нь гаргах хэрэгтэй яндангаасаа. Тэгэхгүй бол тэрнээс нь гал аваад тэгээд ер нь бол асуудал үүснэ л гэж байгаа. Яндангийн очноос ер нь гал. Тий, доронд руу явж байгаа бол бас нэрээ яг тэрийг очроо өстой зөв. Дорондод бол ер нь доронт руу явж байгаа аялж байгаа ийшэнэ 100 хязгаарлуу аялж байгаа хүмүүс бол галын сэтгүүрээ ер нь авч яваарай. Тийшээ бол шалгадаг ш. Тэгээд дээрэс нь хараа тэр нөгөө уртлын машиныхаа радиаторын урдуур ингээ хаалт ингээ тор хиймээр юм билээ. Ой, наа чи өстө тор хий зэ. Тэгэхгүй бол тийшээ чинь өвс их ороод идэм билээ тий. Тор хийж болно. За яг тэр ч яг нэг хүмүүсийн юунаас тор хийлээ гэж бодоход номер дээгүүрээ давуулаад хийчдэг. За. Номер дээгүүрээ ингээд давуулаад ингээ хийнгүүд цагдаа зогсоогоо шууд торгож илээ. Номероо ингэж дарах хэсгүү гэдэг. Заавал ухчиж номерныхаа цаагуур оруулах хэрэгтэй шүү гэж бас хэлж байна. Тэр торыг юу? Тий. За бодмоор юм бэ тий. Тэр номероо далдлаад эн чинь бас болохгүй шүү дээ. Манайх нэр гол мол усмас туулах шаардлага үүсвэл хараа юу юм бэлээ шүү. Номер чинь урсчаад идэв шүү. Тэрийг анхаараарай. Номер урсчаад байдаг. Тий, номер урсчихдээ шүү. Эргэж бууж харж яах нь тий. Тий, эсвэл одоо номероо яамаар юм тий. Авчаад голоогддаг ч юм уу. Ямар золонтой би ямар ажиллагаатай бэ? Тиймэрхүү юм байдаг шүү нэрээ. Голд манайхан чинь номероо алдцгаацсан тэгээд энэ тэнд очихороо торгуулаа тэгээд. Ер нь тэгээд гол ус ер нь багал болвол битээ гат. Болвол битээ гат. Тэгээд гол усын дэргэд буудалж байгаа, хоноглох гэж байгаа болвол хүүхдүүдээ сайн хараа хинаас үер усны аюулаас хол байлах тийм. Гинтийн үер ингээд ороод ирэх. Ер нь аялах хэрэг байна уу байж. Ер нь гэртээ бай. Бид гурав өнөөдөр том өрөөндөө яг нэг яг наадмын баяр аялал зугаалга эхлэж байгаа учраас ингээд болгоомжлох юмнуудыг ярьж байгаа энэ шалтгаан нь ярилцгаа шалтгаан нь ер нь энэ баяр наадмын зуны амралтаар нэг ч гэсэн хүүхдийн те нэг ч гэсэн гэр бүл одоо автобус юу гэдгийг иймэрхүү зүйлийг гараасаа бүгд ийм сайн сайхан болноо гэж бас ингээ гоё өрөөж байгаа байхгүй те тулж штэ те хүн амны бэлгээс ачтын бэлэг те манай монголчууд ухаантай те манай эрка бас ухаантай хөвсгөлд мэдээд өгөхөд манайха хөвсгөл очих юм бол майхан зайхнаа барина гэж бодж ивэл зөвхөн майхан барьдаг тийм тусдаа хэсэг гэж байд юм байлээ шүү. Замдаа суурин газраас мод түлээгээ аваарай. Тэгэхгүй бол мод олдохгүй шүү. Байглаас түүгээ түлдэг цаг өнгөрсөн. Модоо ингээ шуудагаар нь бэлтгээд ингээд машиныхаа ачаан дээр тавиад бэхлээд аваа яваарай гэдгийг албан ёсоор хэлнэ. Тэр модоо авч явахгүй бол чамд мод байхгүй. Хаана? Хөвсгөлдөө. Хөвсгөлж байна уу? Хаач үсэн юм. Замаасаа мод авах. Замаасаа мод тий, суурин газар дээр зогсоо заавал модоо аваарай. Одоо тэр булганы одоо тэр голын хил дээр шүү дээ. Тэр төлж болохгүй юм байна тийм үү? Байхгүй, олдохгүй гэсэн. Зарим энэ наагур дээр арангаа марангаагаар ингээ бүр
хатаад унтсан амар их моднууд байд юм. Тэднийг бол төлж болно. Яг нөгөө олон үеийн газар биш газрууд бол мод бол олдох байх. Олон үеийн газар ер нь төлцсөн байдаг юм. Ер нь байдгүй. Тийм төлцсөн байдаг. Тэгээ мод төлөх ер нь ямар шаардлагатай тийш. Хөлдөж өгдөг юм уу? Яагаад? Тэгээд дэрэн дээр чинь галаа тойроод гитараа бариад дуу мод уулдаг юм уу? Хөвсгөл мөвсгөд бол хүүтийн юм байна те. Хүүтэн шүү. Зузаан цунрал. Хөө чи бол ерөөсөө ингэн заяа. Чи нэг шорт нэг өмөд тэгэл болоо. Би чамаас нэг юм гоё. Дээгөөрөө куртэг нэг цамц тэгэл болоо. Курт. Маний чи ачаа одоо багтахгүй байгаа байхгүй. Чи нөгөө нэг цүнх авах надаас. Үгүй. Аавь. Гэтэ ачаа багтахгүй байгаа. Өөр цүнхий чинь чамд дахиад нэг юм гоё. Юу юм бэ? Чам би өгөх бах гэж бодож. Би чам машинаа өгсөн штэ. Би нөгөө ардаа нөгөө нэг ингээд ачаа багтахгүй байгаа байхгүй. Тэгэхээр ардаа нэг чиний машиныг чиргүүл болгоод. Бас тийм ээ шүү. Болно гэж. Тэрийг аваарай. Чиний машин дотор ачаа. Яа, Lexus хэдлэж ирэх чи. Lexus 350 шүү дээ. 3 Lexus 350-ыг чиргүүл болгоцсон. Яа. Энэ юу гэсэн миний чиргүүл. Lexus 350 ардтай гадаа байгаа Mitsubishi машиныг тавьчтай. Энэ юу гэсэн чи үнсний сав. Чаад хаанаа нэр. Чиний машин чирж дийлэхгүй болчихно л да манийхыг. Яа одоо яг наадамлахаас гадна ингээ аялж зугаалахад замд гарахад гой үйлчлэгнүүд гардаг болсон юм байна. Зөвхөн ингээ машин тэргэндээ байхаасаа гадна нөгөө нэг чиргүүл түрээсийн үйлчлэгнүүд чинь маш түгээмэл байна. Тийм. Тэгээ тэр чиргүүл түрээсийн үйлчлэгэнд нь 2-оос 10 хүнч гэдэг юм уу те 3-аас 4 төрлийн ийм чиргүүлүүд байдаг. Тэгээ тэр дотор нь яг нөгөө нэг гадаадын чиргүүлүүд байдаг штэ. Кинон дээр гардаг шиг унтдаг, дотроо 0-тай, гартаагаатай. Хүй хотлоо хэлгүүд нэр юм уу? Нэр тийм чиргүүл гадна талаа дэлгэнгүүд шууд газын плетик ингээ гараад ирдэг. Шууд тэндээсээ ингээ нөгөө сарвч марвч ингээ бий болчдөг ч гэдэг юм уу те. Тэгээ дотроо 0-тай, дүүш мөвгштэй ийм хөргөж мөргөжтэй бүх юм ингээ байдаг ийм чиргүүлүүд бол аль хэдийн түрээс үйлчлэгээ гарчихсан байх. Түрээс юм уу? Өдрийн хэд мэдэх үү? Өдрийн би нэг сонирхсан юм аа. 300-аас дээшээ байлээ. 300 400-аас дээшээ. Тэгэхээр энэ тэнд нөгөө юу яаж буудалд 300 мянган төгрөгөөр хонж явснаас те. Тэг гэр бол ер нь нэг тэгэл 300 Тэгээ манай майхан чинь 10 түүнийх шүү дээ. Танах бол том. Чи дотор нь тэн авраг шүү. Тэн л аваарай. Яах юм бэ? Газан тэнүүд байдаг. Чи 10 түн дотор нь ороод унтахаар чи өөрөөсөө тэн шүү дээ. Бачимдаж өгөх нь шүү дээ. Гүй хүүтэн шүү. Бүгд ингээ амьсгалж унтцгаа гэдэг. Хөвсгөл бол хүүтэн шүү. Бүгд онгоцгаа гэхгүй те. Тэгээ дэлбэрээ те. Чидэн зурж болохгүй шүү. Гол нь дулаацуулахын тулд бүгд амьсгаа амьсгалаад онгоцгаа гэдэг. Тэгээ түрээсээ үйлчлэгээн дээр чинь тэр нөгөө юу чиргүүлийн түрээс байна, том машины түрээс байна гэд. Хөө ер нь аялахад бүх юм нээлттэй болсон юм байлээ. Хамгийн гол нь бид өөрсдөө соёлтой зөв айгуу тийм гоё нэг тухтайхан шиг аялах гоё шүү дээ тий. Тэгэхээр өөрөө өөрсдийнхээ санхүүдэд тааруулаад төлөвлөгөөгөө гаргаад ирээдүйн ингээ янз янзын аяллуудаа болоод төлөвлөж байгаа хаа гэж бодчих. Ер нь яг ингээл яг наадмаар л хүмүүс амарч эхэлсэн гэдэг юм биш үү? Тийм шүү дээ. Би бол өмнө нөгөө наадам гэхэд миний аялал баг дуусчдаг байсан. Би чинь тэгэл 6 сар хүүхдүүд амарлаа үгүй юу тэгэл гараал явчихдаг та гэлтэй. Одоо энд яалчихгүй нөгөө нэг радио дээр ингээ байж байгаа болохоор тийм ээ 7 сарын хэдэн хүртэл байчихвсэ. 9 хүртэл байчлаа шүү тийм ээ. За 10 хүртэл. Тэгээ бидэд өнөөдөр ингээд ер нь бол ингээд сайхан амарж байгаа тийм ээ. Угаасаа яг хүмүүс тэгэхээр үдийд явдаг нь угаасаа л тийм байгаа үү? Харин тийм байна. Наадмын өмнө бүх ажлаа л хийцгээдэг юм байна тий. Оо тий. Тийм байна. Сая би одоо ер нь нийгэмшээгүй явж исэн юм шүү дээ. Одоо нийгэмшээ харгаас ирсэн юм шиг тий. За баярлалаа. Радиогийн 2 дугаар студид очроо Эрка Заяа найруулагч очроо гэсэн бүрэлдэхүүнтэйгээр мөн мэдээж дэлхийн өнцөг болон бүрээс Монгол улсынхаа өнцөг болон бүрээс бидэнтэй хамтдаа энэ өдрийг өнгөрүүлж байгаа манай том өрөөнд зочилсан сонсогч танд баярлалаа. Аялалдаа гарах айл хэдийн болсон байна. Тэгэхээр аялалдаа гарахдаа замдаа гарахдаа яг юу бид нар марцсан байгаа даа сонсон байгаа даа гэдгээ дахиад нэг чеклээрээ дахиад нэг хараарай. Тэгж жагаад мэдээж төлөвлөөд тухтайхан шиг аялаарай. Юм хумаа мартахгүй дээ. Тий, тэгээд эфир дуусж байгаатай энэ удаагийн улиралд ингээд дуусж байгаатай холбогдоод одоо бас очроодоо бас мундаг байла. Компьютерийн ард суугаад одоо бас өөрийнхөө хийдэггүй юм өглөөж байгаа тилтэнд орсон болохоор тэгээд нөхөхгүй. Гүг ер нь өнөөдөр угаасаа хэлчих гэж бодож ирсэн юм тий. Бас нэг юм оршуулах ёслоо шиг тий. Эцсийн үг гэдэг шиг тий. Энэ сарын 3-нд эргээд дуусах. За баярлалаа. Та бүхэн сайхан надаарай. Баярлалаа. Баяртай. Баяртай. Тийм ээ. Томор. За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За ёстой би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.